За сайн байна да. сайн байна уу. Дашним хоорондоо та өөрийгөө танилцуулах уу? За тэгье. За би 1943 онд Баруун аймгийн Баян улсын маань одоогоор 3 дугаар вагийн нутагт төрсөн. Ингээд их хэсгийн гал дээр одоо 10 нас хүртэл мал шижээд гэдэг төрийн ажил хийж байгаад 1953 онд Сомоха сургуульд орсон. Ингээд энэ сургуульд ороод 10 жил сураад 1963 онд сургууль төгсөөд тэгээд тэр үед бас нэг Монгол улсын хувьд бас нэг онцлог үе байсан юм аа. 1961 онд манай Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр илчээд энэний дагуу улстай шинэ Монгол улсын хүлээн зөвшөөрсөн олон улсуудад гар өргөд тэгээд Монгол улсын ишин сайдын яамдаа гадаад орнуудад байгуулах ажил одоо хийгдсэн. Тэгээд тэр ажлын одоо нэг шүүхэн хэсэг нь болохтой тэр байгуулсан ишин сайдын яамнуудтайгаа одоо холбоо барих. Тэдэндээ үр шиглэх, тэднээс одоо мэдээллийн хүлээж авах ийм ажил одоо бий болсон. Тэрний дагуу бидний нэг 10 хүүхдийг одоо аюулаас тэр үеийн одоо аюулаас хамгаалах яамны шиглэлээр одоо Оросд алсын радио холбоо барих одоо мэрэгжлийн шүүхээр одоо Оросд явуулсан. За тэгээд тэр сурч байх хугацаанд бас одоо ингээд цагийн байдлыг өөрчлөгдөөд өмнөд хөлийн асуудал бас жаахан уршигдмал болоод одоо хятадын талаас энэ байдалтай хувьдад биднийг одоо гадаадын яамны холбоорчин биш хөлийн сэргийн холбоорчин болохоор одоо програм сурчсан хишээдэг мөн өөрчлөлт тэгээд тэр ажилдаа ингээд шамдан ороод 1967 онд тэр сургуульд Москвад байдаг баавчны сургууль тэрний холбооны тэрнийг төгсөөд тэгээд өмнө говийн хил дээр одоо орсон юм аа. Тэгээд тэр үед бол ийм хөлийн цэргийг 53 онд хөлийн цэрэг эднэрийг бол татан болгоод одоо инктайвны одоо хөдөлмөртөд бүгдийг одоо шилжүүлсэн байхгүй юу. Тэгээд одоо 67 он болсон чинь цагийн байдал өөрчлөгдөөд нөгөө татан болгосон хөлийн цэрэгээ дахин байгуулах болоод харьмаа бас өргөдөх янз бүрийн ийм ажлууд одоо бий болсон. Түүний дагуу тэгээд одоо өмнө аймгийн одоогийн тэр 3 цус сумын нутагт одоо нүүрсний урхаа байгаа тэр Мак компани. Тэнд хөлийн одоо ажилласан. За тэгээд тэнд ажиллаж байгаад тэгээд 2 жил ажилласан доо. Тэгээд надад бас нэг нөхрийн хамтаар зөвлөлт холбоотуулсан одоо юуны админ Дэнигараад хотод байдаг сэргийн холбооны академид одоо бараг одоо
томилолтоор даалгавар өгч хурдан сураад ирээрэй гэсэн даалгавартай айлмын генералд орж бас тийм үүргөө явж байна. Хэдэн жил явах вэ? За тэр сургуультай 4 жил төгсөн. Түрүүний сургуультай хэдэн жил байсан? А? Түрүүний Бабурскиндаа хэдэн жил? 4 жил. Тэдний бэлтгэл хийсэн үү? А? Тэдний бэлтгэл хийсэн үү тэгээд? Хийсэн. За тэгээд Ленинград хотны хэлний бэлтгэл хийгээгүй. Шууд орсон. Тэгээд тэрийг төгсөөд тэгээд хэлийн цэргийг одоо шинээр байгуулагдаад төв хүн зөвхөн маягтай байсан үедээ 73 он. Тэгээд тэр сургууль төгсчирээд энэ хэлийн цэргийн одоо халдвар хэрэгцээг нь одоо сайн болгох ийм ажлыг л одоо гардан хариуцж нэг 5 жил ажилласан. Алам тушаал юу гэж яах вэ? А? Тэр үед таны алам тушаал юу гэж байсан? Юу нэ хэлийн цэргийн штабын халдварны хэлтсийн дарга. Холбоо талтай нэг номны хүн гэсэн үг үү? Тий. За тэгээд тийм алам тушаалтайгаар тэгээд хэлийн холбоочвол ажиллаад одоо тэр ажлаа 5 жил тэгээд ингээд ажилласан чинь бас тэр ажил маань үрдөнтэй сайн болсон. Тэгээд энэ ажлыг маань одоо яам хамаанд төр тасгын байгууллагууд одоо үнэлээд тэгээд 79 оны сүүлээс сайд нэрийн зөвлөлд референт болсон. Референт гэж юу хийх вэ? Референт бол тэр одоо тэр яамныхаа одоо дэшин өргөн мэдүүлсэн хүсэлт янз бүрийн асуудлуудыг дээд түвшинд одоо шийдвэрлүүлэх ажлыг одоо хариуцж байна. Тэгээ ерөнхий бичиг цаасан дээр их суух уу? Тэгээ ерөнхий сайдын одоо тэр маань Батмунх дарга байлаа. Тэгээд Батмунх даргадаа тэр асуудлуудаа тэр аюулгүй сумгаалах яамны чинь одоо бүхэл бүтэн байгууллагуудыг одоо тэгээд ажил төрлийн талаар нь бас даргадаа мэдээлэл өгнө. За тэгээд ирсэн асуудлуудыг боловсруулж шийдвэр гаргуулна. Ийм ажлуудыг хийж байгаад бас нэг 5 жил тэнд байв. Ордонд байна гэсэн үг үү? Тэ засгийн газрын ордонд тусгай хангамж юу? Жинхэнэ одоо үгүй яг хөө нөгөө ер нь арай илүү давуу юм юу байсан? Тэ сэргийн солилцоогол байх л дээ. Тийм ээ. Тэгээд тэнд байж байгаад нэг өдөр дарахад удаад ингэдэм юм аа. За шинэ дөрөг 5 жил боллоо. Шамаагч бас нэг курс мөрсөд явуулсан. Шинэ одоо төлөвлөгөөний зөв санхүүгийн байдлыг шатна мэддэг боллоо. За шийдвэр яамд ашигт ашиг артлыг сайн болгоход тэнцгийн бие үйлдвэрийг одоо сайнаар одоо ажиллахад нь одоо артлаас нь одоо сайн ажил даалгаврыг надад өгөөд тэгээд яамны дарга бай. За Хэн дарга? Батмунх дарга. За тэгвэл яамны сайд нь биш тэд нэр хэлсэн юм байна тий. Тэгээд тэр яамд ашигт энэ сурсан юмараа тэгээд тийм ээ. тэнд бага комсөх ажил төрлөг сайжруулалтаар одоо ажил шамдаа тэгээд одоо шамаг тийш нь явууллаа. За яамны орлого сайд яамны үйлчлэгийн ашигын адрын дарга гэдэг албан тушаалтайгаар надыг 84 оны 3 сард явуулсан. Энэ ажлыг нь яг шатан ядан хийж байгаад 90 онцой болгоод яам маань ингээд Нах яам биз дээ. Тэ нах яам. Би ингээд бүгдээ тараад тэр үед нь тэгээд миний хариуцсан албан тушаалын тэр байхгүй болоод
Тэгээд би цэргийн байгаан тэтгэвчтэй гарсан байхгүй юу? 90 он тий. Тэгээ ийм л ажлын номтор маань ийм л юм байна. За тэгээд юу л дээ. Тэр ажлын шинэх одоо муугар хийгээгүй. Тэгээд цахилт өвсөнд нь хийгээд бас одоо яамны энэ одоо хэзээ зэрэг цагта эдрийн одоо ажлын хийх одоо боломж нөхцөлийг хангасан байр орон сууц бүх юм бол одоо төхөөрж өгөөд тэгээд л одоо тэр яамаа тараагаад ингээд тэгээд албад уусгасан доо. 90 оноос өмнө цагдаа хөлийн цэрэг тагнууд гурав хамт байсан юм уу? Тэгээд бүгд хамт. Одоо энэ шүүхийн шийдвэр тэгээд цагдаа тагнуул хөлийн цэрэг тэгээд дээр нь улсын ашиг эднэрнгүүд бүгд нэг дор. Тийм байсан юм тий. Тэгтээ таавал ерөнхийдөө яг тэр Махам дотроо чиглэлээрээ ирэх юм бол хөлийн цэргээрээ их явсан гэсэн үг үү? Тий, хөлийн цэрэг тагнуулаараа юу? Тэгээд би тэгээд тэтгэвч гарахтаа яах вэ? Тэр хугацаа уул ажиллах шүү дээ. Тоосогдол явна тэгээд би бол олдооны анханасаа хөлийн цэрэг байсан болохоор хөлийн цэрэгээр ингээд одоо бүртгэлтэй явдаг байхгүй юу? Тэгэхдээ сагдаад бас би бүртгэлтэй яваа. Тийм олон нутагтан амт байхгүй юу? Би болохоор сая цагаатай хатаж ярьжлаа. Тэгээд та нэг дөрөв тэр нэг эхлээд элчингүүдтэй холбоо барья гэжсэн нь тэр чиглэл нь өөрчлөгдөд хөлийнх рүү явуулсан гэхээр тэрэн дээр хичээл нь юу нь өөрчлөгдөж байна? Юу гэнэ? Таны нөгөө анхны мэргэжил болохоор нөгөө элчингүүдтэй холбоо барих холбоо гэжсэн шүү дээ. Тэр яг хичээл нь юу нь өөрчлөгдөх вэ? Тэр одоо ингээд гараажгаар л хашна гэсэн үг шээ. За тэр үүргийг нь бол яг вэ заавал тэнд бэлтгэсэн хүн биш. Энд дотооддоо бэлдээд эндээ сонгоод тэгээд явуулсан уу? Явуулж ирсэн. Тий, одоо ч тиймэрхүү байгаа. Тий. Тэгээд юу юм байгаа. Ерөөсөө би чинь анханасаа нэг холбоогоор явчихсан. Дараахан тэгээд ажлын тал иймэрхүү ажил хийгээд ингээд явсан юм дээ. Тий. Сая танангийн цагаатай хайн бас хажууд сууж байна. Цагаатай хатаж ярьлаа. Та хэд тэр 60 хэдэн он гэдэг үлээ тэр Баяннуун явсан тэр аяллыг бишэлгээд одоо 10 жилийн жил болгон хийжсэн ч болохоор аялал гэж бодоод байгаа байхгүй. За тэгээд энэ тэрний тухай тааж байгаа яриач. Саныг түүхээ. Манай Баян улсын бол их сан гişүүр энэ асуудлаар нэлээд бас нэг хүүхдүүднийх тоглодог тэр чиглэлээр бас оролдоон тэмцээн янз бүрийн юм нууцаас өгдөг юм байхгүй юу. За тэгээд энэ Баян улсын өөрийнх нь байршил энийг одоо бас хөгжүүлэх бий болгоход бас нөлөөлөхөр байгаа байхгүй юу. Дөнгөж зөвхөн урт талд нь санааргуудаг хэдэн настай талгайн байж байна. Тэшүүддэг гол нь хажууд нь байж байна. За тэгээд астел гэдэг нэг байгуулга байсан. Тэр ингээд хар мотор юу нэ тэр үеийн тосны пошкин. Тийм. Тэр пошкны тэр нөгөө маск хийдэг одоо юу хар мотор нь болохтой тэр айтайхан зоччоод дээр нэг юм хүн хатшуулдаг хөлдөө углаад явхад уулгаж болохоор санаа болдог байхгүй юу? Тийм байна. За тэгээд тэр доошгны бүслүүр төмрөний бас нэг хавтгай модон дээр хадаад ингээд ирэлттэй тэрг улсын гол дээр ханхиж болдог байхгүй юу? Тийм байна. Ингээд сонио тэгээд
миний сургуульд ороход тэгээд тэр урдуу олондууд ирсэн хүүхдүүд битүү. Ингээд тэнд улаанд үйлдвэрийн санал баг байхгүй дээ. Маш ховор. Тэ байхгүй тэгээд заримдаа аавч хийж өгнө. Заримдаа шинэ өөрснөө нэг иймэрхүү юм хийгээд болгоно. Иймэрхүү байсан. Тэгээд сүүлдээ явсаар нь улсын хэмжээнд санын тэмцээнүүд зохиогддог, аяллууд бас зохиогддог ийм болж ирсэн. За тэгээд долоочдын өнөө пионерийн сан дээр тэр мэдээллүүд гарнаа. Одоо би л одоо сандын 1957 онд анхны санын том тэмцээн Көвсгөл аймагт болсон билээ. Тэгээд манай сургуулиас Ашрын Омжив мөнх жаргал тэр тэмцээнд орж исэн. Тэгээд нэг иймэрхүү тэгээд 53 он гिचэн одоо нэг ардлаа багш их сургуулиа төгсөөд тоо физикийн багшаар Баяууд одоо томилогдоод хичээлийн эрхлэгч болоод тэгээд миний сургуульд ордог жил санын их тэмцээнүүд ахасан. Ингээд уул руу бас хурдан бох тоогч үлжих. Тийм янз бүрийн төрлийн зүгээр нэг тань биш. За тэгээд тарамплын жишгэн хийгээд тэн дээрээс одоо өсөх. Харайлгаа. Ийм тэмцээнүүд ахаадаг байсан. За тэг ахлгаангийн хүүхдүүдийг олохтой чинь бас нэг 5-10 км-т одоо ингээд юуны гүйлтийн санын уралдаан маягийн захиагаад ингээд байдаг байсан. За ингээд санууд тэгээд одоо хөгжөөд ингээд явж исэн. Тэгээд жил болгон аймгийн санын авар шалгаруулалт тэмцээн болно. Манай сургуулиас олдвол одоо орж төрүүлдэг байсан доо. Тэгээ цан яг хамгийн сайн хөгж тэр үед хамгийн сайн хөгжсөн байсан тийм. Тэгээд одоо яаш вэ? Сумын дээр шинэ бас нэг сангаа аж ахуй тэгээд нэрэн тэгээд ингээд явахтай шинэ эдгээр сум бас орох хэрэгтэй. Тийм. Сургууль орох хэрэгтэй. Тийм. Айгууд бүгд орно. Тэгээд энэ чинь бас нэг том өрсөлдөөн болох юм биш үү? Тэгээд тэр шинэ ингээд аймаг цаашид өрсөлддөг байхгүй юу? Тэгээд тэрний дүн тэр нь одоо тэр сум байгууллагын одоо ажлыг дүгнэхэд бас нэг өдөлт болох юм байна. Ордог нэг өдөлт байсан. Байсан юм шиг байлээ. Тэр тухайн үедээ. Тийм байна. Бүхний тийм бий юм. Тэгээд одоо нооллохгүй юм чинь одоо юусэн хүн оруулж тэрүүлэхгүй ч байсан хамаагүй гэдэг тийм үе байлаа шүү дээ. Тэгээ энэ үднээс үл ингээд биеийн тамир спорт бол бүхний тийм хэрэг болж ирсэн үе л дээ. За нэг иймэрхүү байдлаар байх үед бид нэр тэр 9-р ангид байгаад өвлийнхээ амралтаар хэдүүл одоо цуглаж яриад манай ангийн 4 тэгээд дээд ангийн 5-ны дорж бидэнтэй нийлж байгаа юм. Тэгээд дээр нь тэгээд юу хоёр багш за отхон бол дэсэр багшийн дүү ингээд нэг манай ангиас 4 байсан 5 байсан. За чи би хаусын тав би 5 байсан юм шүү. 5 байсан хаа. Тав. Тэгээд доржтой зургаа. Нөгөө гурвтай нийлээ юу? Тийм болсон юм шүү. За ингээд 2 дугаар үйлдвэрлэлийн нөгөө 10 хоног амардаг үеэрээ Баянтун аялал очоо гэж. Сагаад маань гадаршин. Тэгээд явсаар байгаа. Ер нь тэгээд өглөө эрт гараад оруулж байгаа юм чинь хөрхөө
Очихтаа гайгүй юу? Тэгээд дөрхнөө сонгоолтоо хүрээдчихлээ. Тэгсэн чинь за энэгээр дүн тийшээ өдөр таваас яах вэ? Өв талаар нь яа. Тавчилна гэд. Орой товчрно. Тий. Ингээ өв тал нь гараад ирсэн чинь сахан байдаггүй. За бадраад босаад. Тий. Саавах голсоос сонмон голсдаггүй. Тэгээд танаа үрээд алхаад орой болоо. Тэгээд нэг шөнийн одоо нэг 12 цаг үед юм уу та. Тэр л үед. Тий. Баяндун гэн нохоон дуу сонсож чинь тэгээд нэг ашаа хэмж. Тэгээд тэндээ ашаад явахдаа нэг айдуудаар тараад тэгээд 60 хэдэн он бэлээ? 62 оны 62 оны Тий. 1 сард байсан. Тий 62 оны одоо юу ч тий. Яалгаар. Тэгээд ашаа хэмж. Тэгээд босоод тэндээ усан тэмцээн энэ төр дахиад гэсэн шиг бидэнтэй оролцох хүн байхгүй. Тэгээд босоод нөгөө дамаараа босоод ирсэн. За тэгээд дамдаа баяуулын одоо нэгдүгээр баг юм да. Тэнд Голоод байгаа тий айлууд байна. Оо тэгшин хүүхдүүд нь тараад ирсэн байна. Тэгшин шин дамдаа хоноод. За. Тий айлд одоо цагаамууд шиж хоноод. За. Тэгээд Эмэгтэй хүүхд явсан уу? Тийм. тэгээд маргааш нь босоод ингээд баяуулаараа тий. Би тэгээд гэртээ шууд байж чинь л нэг хүүхэд байрын хүүхэд гүйжрүү таныг захир дуудаж гин. За. Хэдэн хүүхдийг дуудаж гин. Чинь яаж гин би одоо бас ингэж бодохгүй. Одоо хараад өхний битээ одоо ямар чи ямар хэрэг цүгхэлээ гэж бодож яхад ахмаа их тагаар яа ашуу. Оо тэгшин ингэж юм. Тэгэхээр хэн багш байсан бэ? За мөнхөт. Мөнхөт байлуу тэр. Тий. Тий нөгөө үгэндээ нурталд. Тий. Тэр мэжин. Тэгээд яшин хоо та нарыг юу асууж баяндун оршоод байдаг. Энэ аймгийн хүсрээд техником 10 аймгийн 10 жил. За. Эдний хүсрээд манай олон жил нэг бэлтгэл хийж нөгөө төш. За. Тий. Баяуулын нөгөө сайн голгодог улсууд нь бүгдээр сургуулаа төгсөөд яваад өгсөн. Таны техникийн сайн байсан юм. За. Тий. Энэ үлдсэмнүүдийн одоо бидний бол дижитал таараа. За. Ингээд нөхцөлгүй ирээд бэлдэж гин. Тэгсэн одоо тэр одоо хуушин одоо ясан шил одоо юугаа алдаж болохгүй. Та нар одоо яа та нарыг Батөр байранд оруулна. Тий. Бэлтгэхэд оруулна. Тий. Бэлтгэн. Тэгээд та нарт одоо сан энэ төр одоо сургуулийн дартаас авч өгнө. За ингээд бидний шин байранд оруулаа. За. Тий. Тэгээд хэд хоног тэр шин 1 сарын 7-8 юм болж ирсэн үе. Тэгсэн аймгийн тэмцээн тэнд шин 1 сарын 20-нд болно гэж. 10-аад хоногийн зайтай. За тэгээд аймгийн тэмцээнд орохоор бэлдэж ийн гэж. Тэгээд surгууш бэлдэх юм байхгүй. Тэгээд нөгөө шинээр өгсөн саана тэгээ бүх юм одоо тааруулах яах таахлах байх янз бүрийн техник ажлуудыг хийсээр байгаа. Тэгээд тэмцээнд орох болоод тэгээд манайхан бүгдээр баг тэгээ нэг 2 баг болж орж байгаа байхгүй.
Тэ. Зохион байгуулалтын газраараа таваад талтай. Нэгдүгээр баг, хоёрдугаар баг тэгээд сүүлдээ энэ шинэ 15 30 50 км дурлал. Хон явдаг байсан юм байна тий. Явж байсан. Тийм байна. 50 км болохтой зөвшөн дамбуу Там явдаг байсан. хоштой. Би энэ болохтой зэрэг 15 30-д явна. За. Тэ. Тэгээд Цагаатайгаа гэж явсан. Хоштой. тэ. Тэгээд юу яалаа? Оролдоод тгсэн чинь юу яалаа шүү? Нэгдүгээр зэрэгэл байлгүй. За. Та юу? Тэ. За. Тэгээд манай энэ хоёр орчтой ишил тэгэл санын зэрэг байлгүй байгаа байхгүй. За. За ингээд аймгийн тэмцээнд тэгээд манай одоо юунд одоо 104 аймгийн бүс За. Хинт аймагт болно. За. Тэрнүүд явах юм байна тий. Тэрэнд одоо аймгийн шигшээ багтаа биднийг шалгаруулж яваа. За тэр багт нь болохтой зэрэг ийм би дамбо сэхаусрын тэгээд дашин сэдэн дамба Сэдэн дамба. тэ Цагааны манай дээдэнгийн за тэгээд бацгад хаахан манай сүрэн хандын дуламжоо тэгээд эргэтэн ороогүй тэр бүсэд ороогүй тэгээд хүн дэвжим эднэр за аймгаас тэр шигшээд бол юу нэ техник хүмүүс ганц төмөр гэдэг болсон тий за тэр эрэгтэйчүүдээс 3 хүн орсон амгалан тэр техник хүнд манай сургуулиас сурч байсан амгалан за нэг хоёр хүний одоо нэг нь нэргүү гэдэг нэг нь ийм 3 хүн техник хүмүүс манай Өнийн дэлгэр үү? тий шигшээ багт орлоо. За тэгээд багш нь хэн байсан бэ? Шигшээгийн багш хэн бэ? Цанын багш. Хэн багштай явлаа мөнхөө багш уу? хэн Багш. бид нар бол яагаад вэ? Мөнхөтэй. Мөнхөө шавж. Мөнхөө маань юу нэ аймгийн биеийн тэмрэн хороонд Зааварлагч мэй. зааварлагч болсон байсан. Тэгээд энэ бага Батан мөнхөө гинэ. Мөнхөө тий. тэгээд мөнхөө огш маань биднийг аваад явж байгаа байхгүй. За ингээд ачин чин Хинт аймгийн төв дээр савахгүй гинэ. Тэгээд бэлхийн уусаад оролдно гин. За бэлхийн уусаад оролдоод гсэн чинь юу яалаа? За ингээд бүгдээрээ оролдоод тэгээд би 200-д төрүүллээ. 30-д 15-даа ингээд төрүүлээд за тэгээд өөр аймгаас одоо бидэнтэй оролдоод ерөөсөө нэг 3 дугаар байранд шалгарсан хүн байхгүй. Тэн чинь Хинти Сүхбаатар Дорногов болж байгаа. Тийм байна. Тэгээд манай Дорногын баг тэр хөрөө төрүүлдэг. Тэгээд тэр уралдаанд би 30 км-т юу нэ спортын маршрутын болдол хангажээ. Бажимха 50-даа бас болдол хангажээ. Нэгтэн батхойсон. Тий. Хинэ бажны мэдээлээ. Уршин ханди. Тэгээд оролдоод тэнд нэг олгоцоо олгож чадаагүй. Хаан болж байсан. Хандгайтай. Тэр айгүй долоон болсон хон 3 цагийн 8-нд оролдоод юм байна. За. Тэгсэн шинүүд санаа ирдэ явдаггүй ингээд Зуураад байдаг. зуураа цахан байж байгаа юм шиг. Тосмос нь таахгүй тий. Тэгээд хавтаа нэг бүсийн үзүүлсэн амжилтаараа спорт мастер гэдэг тэмдэг одоо цолог
дүн гаргахад аваад дээ. За. Тий. Би болохтой тэр одоо нэг 129 гэсэн тоотой үнэлгээтэй. Аа. Тэр спортын мастер толыг спортын юуны төвлөрөл гэдэг байгууллага төвлөрсөн журмаар олгодог байсан. Аа. Тэр нэг сумууд аймууд энтерд олгохгүй. Тийм байна. Тэгээд тэр 129 гэдэг тоо бол Монгол улсын хэмжээний хэдэн мастер одоо байна вэ гэсэн тоо. Аа, тийм байна. Тий. Цалин шиг юм авдаг байдаг байлаа. Үгүй лөө цалин дээр нэг хэдэн 50 мянга 54 нэмдэг байсан уу? Тий. Цалин юу вэ? Ер нь 50 төгрөг. Хэн? 50 төгрөг өгдөг байгаа үү спортын мастер? Хэн? 50 төгрөг. Тий. Тэгээд юу яа? Хард 50 төгрөгийн оромшуултай. За. Та тэрний хэдэн жил авсан? Орос явтлаа аваа. Тэгээд сургуульд явтар авсан. Тэгээд бас авсан. Аа, тий. Анх авахд бол том мөнгө байгаа үстэй. Том үтэй тийш. 54-оор юу хийж болох байсан бэ? 50 хэл гурлаа ууштай. Хамгийн нэгдүгээр тий. Аа, тийм байна. Тэгээд хонь хиттэй байсан. Хонь хиттэй байсан. Та нараа мэдгүй. Хонь нэг 20 байгаа. тий. Оо, тийм. Гурнаас хэмд байсан юм аа. Тий. Хоёр хонь авах юм шүү. Хоёр төгрөг доо. Тийм ээ, сайн мөнгө байсан юм тий. Тий. Тэд салинчаас орчихсон. Тэр анхны цалингаараа юу авч ирсэн санаж байна уу? Анхны 50 төгрөгөөрөө юу авч ирсэн санана гэдэг. Манай чи яг тэ багт би гурил авч ирсэн байх уу? Ягаад гэвэл манай төгсөлт болсон одоо нэг хадам дэдүү хангай. Тий, дээр үедээ. Тэгээд хадмал бэлэн мөнгө Мотой. баг байхгүй тэгээд юу андоо одоо тавандоо. Яагаад гэвэл хоо майгаас одоо тэгээд сануу юу спортод сайн байхад цэргийн сургуульд явхад бас нөлөөтэй байгаа шүү дээ. Гүйх харах бүх юмд л гайг бие хүнгэн байх уу? юу вэ? Нөгөө ер нь ийм спортоор орж байгаа цэргийн сургуульд явхад өөр нөлөө үзүүлж яасан уу? Айгүй яах вэ? Тий. Айгүй. Тий, надад чинь үзэнгөт энэ нийгэмлэгүүд бодастай байсан шүү дээ. Сургуульд чи яг дараа нь явахгүй юу? За. Одоо манай нийтлэр нэг 2 жил оролдоод хотынхангуу. Тий. За. Тэгжсэн тэгээд ханаад нэг ихсэгээ тийм одоо хөдөөж яваагүй. За. Сургуульд яваад өгсөн тий. Тийм байна тий. Ямар нийгэмлэгүүд гэж байсан? Ямар нийгэмлэгүүд гэж байсан тэр үед? Ийм байсан. Хөдөлгөөний нийгэмлэг. За. Тий. Соёл нийгэмлэг. За. Тэр нь болохтой зэрэг сургуулиуд. Тийм байна. За. Тий, хошоо нийгэмлэг. За. Тэгээд тэр хошоо нийгэмлэг янз бүрийн байгууллагууд. За, тэгээд дараагаар нь юу? Албан нийгэмлэг. Энэ үсэд сэрэг талын. Тийм байна. Нэг ийм хэдэн нийгэмлэгтэй байсан. За. Тэгээд Оросд очиод уралдаж үзв үү? Оросд цана гулгаж ирсэн үү? Оросд цанаар гулгах боломж олдсон уу? Москва цаасаар тий. Бас хэшийн хажуугаар гулгах чинь бас ашаад тий. Тий. Аль нэгний сонгол болно тий. Нэг хоёрдугаарт их сайн гулгуул чи манай гулг их гэдэг. Тий. Чим талтай. За баярлалаа.